Амтны эрэлт. Бидний дунд сонин сонирхолтой бизнес санаа маш их байдаг. Түүнийг олж харсан бол зоригтойгоор туршин хэрэгжүүлэх хэрэгтэй гэж Хятадын тэр бомтон Жан Янда хэлсэн байдаг. Залуу Жаныг аав нь гэрийн тавилгын үйлдвэрт мужаан болох хэрэгтэй гэж сургамжилдаг байв. Гэвч залуу Жан аавда харамч хүний халаасыг хоосолж чадах чухал бизнес санаа бол амт. Хүн энэ мэдрэхүйгээрээ таашаал бүртгийг хамгаас илүү хүсч өдөр бүр шунан дурддаг. Алдарт дуучид жүжигчдийн тоглолтыг хүн нэг удаа үзэхдээ тасалбар авч мөнгө төлдөг бол миний хийсэн хоолны амтыг мэдрэхийн төлөө өдөр бүр надад мөнгө төлнө. Амт гэдэг бол мөнхийн урлаг юм хэмээн Жан Янда хизээч үл орох хүсэл мөрөөдлөө аавдаа хэлж ойлгуулсан гэдэг. Энэ бол үнэн үг. 1988 онд Жан ээжийнхээ гигээн дурсгалыг хүндэтгэн 7000 яаны хөрөнгө оруулалт хийн Жиня хэмээх нэртэй ресторанаа нээжээ. Түүний ресторан ердөө 30 м² талбайтай байлаа. Ресторанаа нээсэн анхны өдөр 60 яаны ашигтай байсан бол удах өдөр нь 30 яаны орлого олов. Жан уур нь хурч тогоочдоо. Өдөр бүр орлого буурч байна. Маргааш гэхэд чи намайг өрөнд оруулах юм байна даа гэд тогоочоо шууд ажлаас нь халж өөрөө бүгдийг хийхээр шийджээ. Чиний хамгийн сайн туслагч чи өөрөө шүү дээ. Тэрээр эхний ээлжинд хамгийн амтад хоол хайж эхлэв. Өмнө зүгийн Хятад хүний хувьд давтагдшгүй сайхан хоол бол өөр Монголд идэж байсан үхрийн махтай Монгол бууз гэж бодож оджээ. Үхрийн махтай Монгол бууз надад таалагдсан юм чинь бусад хүмүүст мөн л таалагдана гэж тооцоолсон нь зөв алхан байлаа. Тэрээр маханд сайхан амт, үнэр оруулах арга, жорыг цуцалтгүй хайж өдөр бүр туршилт хийдэг байв. Түүний өдрийн тэмдэглэлд буузны мах амтлах 1000 гаруй жор байдаг гэсэн. Өөрийн үзэл бодлоо туйлын зөв хэмээн үзсэн Жан бусдын зөвлөгөөг хүлээн авахаас татгалздаг байв. Эдгээр түүний ресторанууд бяхаа Нанжин, Бээжин, Шанхайд нэгдэж сүлжээ рестораны тоо 50 хүрч сүлжээ ресторанууд нь 120 сая $1 ашигтай ажиллаж байна. Хоолыг чин сэтгэлээсээ сайхан амталж чадвал тэр бомтон Жаны амжилт танд ч бас ойрхон байна гэдэгт итгээрэй. Зөвхөн монголоороо биш шүү. Энэ бизнес санаа бол Монгол буузны тухай ярьж байгаа юм биш. Хинч хизээч идэж байгаагүй төгс сайхан амттай гадаадын ганцхан хоолоор үйлчлүүлэгчдийн ходоод хэмээх ховдог хүслийг урагтаж чадна гэсэн бизнес санаа шүү. Монголчууд маань гадаадад их амьдарцгаадаг. Тэндээс ганц сайхан хоолны жорыг сураад ирэхэд л Монголдоо мөнгө босгондоо.